За энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр нэг challenge хийж үзмээр байгаа зүйл бол а AI chat ашиглаад багшаа болгоод тэгэд IELTS дээр өндөр оноо авах эссе бичиж үзцгээе. За би энэ дээр одоо ChatGPT-ийг гаргачихсан байна. За тэгэхээр өмнө нь би IELTS өгж байхдаа хамгийн дээдл нь бол writing хэсэг дээрээ 7.5 гэхэд авч байсан. Тэгэхээр ам энэ удаа би 8 авах гээд оролдоод үзье гэж бодож байна. За тэгэхээр би асуугаад үзье. Hey, ChatGPT, I wanna get 8 in in IELTS writing section. За би ялангуяа task 1 дээр биш task 2 дээр авахыг хүсэж байна. Section task 2. Give me tips. За, тэгэхээр юу хэрэгтэй вэ гэхээр энэ гурван зүйл дээр хэрэгтэй. Task response, coherence, cohesion, lexical range, grammar range and accuracy. За, энэ гурав юу гэсэн үг вэ гэхээр task response нь асуултанд хариулах, хоёр дахь нь болохоор зохион байгуулалт, гурав дахь нь болохоор үг, хамгийн сүүлийнх нь болохоор grammar. За. За, тэгэхээр ерөнхийдөө юу гэж байгааг нь харъя. Ерөнхийдөө хальт дүгнэд үзэх юм бол за нэгдүгээр хэсэг дээр өндөр аргах тулд асуултыг бол бүрэн дүүрэн хариулах хэрэгтэй. Хоёр асуулт асуух юм бол хоёулыг нь оруулах хэрэгтэй. Always take clear position. За энэ бол би бас энэ зөвлөгөөнд өгдөг. Тэгэхээр дандаа яг их нэг өөрийнхөө байр суурийг тодорхой болгох хэрэгтэй. Тэгээ avoid being vague. Vague гэх юм бол ямар нэгэн тий ерөнхийлж бүдэг бадаг бичиж болохгүй. За тэгээ маш тодорхой example, explanation, reasoning-гээ оруулах хэрэгтэй. Жишээлбэл technology is useful for education. Технологи бол юунд боловсролд хэрэгтэй гэж бичгийн оронд technology facilitates self-paced learning through platforms like Khan Academy, enabling students in remote areas to access work. Wow. За тэгэхээр жишээ нь зүгээр technology is useful for education гэж бичгийн оронд яг нь маш тодорхойгоор Khan Academy гэсэн жинхэнэ ертөнцийг real world example те жинхэнэ ертөнцид байдаг зүйлийг оруулж бичих юм бол хамаагүй өндөр оноо авна гэж байна. За тэгэхээр альт орчуулах юм бол тийм ээ технологи бол боловсролд чухал гэхийн оронд технологи болохоор өөрийгөө хянах тийм ээ өөрийнхөө хурдан тохируулж Khan Academy гэх мэт вебсайтуудыг ашиглаад world class гэдэг дэлхийн хэмжээний нөөц бололцоог ашиглахын тус болдог. Вау, ямар цэгцтэй гоё бодож байна. За, би ингэж бодож чадах үгүй сайн мэдэхгүй байна. Тэгтээ оролдоод үзье. Тэгэхээр би энэ удаа ерөнхийдөө 2 удаа бичнэ. Эхний удаа болохоор зөвлөгөө аваад бичнэ. Тэгээд зөвлөгөө аваад бичснийгаа би чат GPT-гээр болон бусад AI чатуудаар шалгуулж үзнэ. За тэгээд өөрийнх дээр фидбек авсныхаа дараа ахаа нэг бичээд үзүүлнэ гэсэн үг. Окей. За. Тэгээ үзье. Дараагийнх нь болохоор coherence and cohesion. За тэгэхээр энэ болохоор зохион байгуулалт бүтцийн асуудал гарч ирж байна. За бичгтээ яах вэ гэхээр paraphrase хий, thesis бич. Тэгээ дараагт нь болохоор main point 1 2-ыг нэг body 1 body 2 гэсэн багтаа бич. За энийг мэднэ. Окей, ойлгомжтой. За furthermore in addition not only гих мэд signal үгүүдийг бол ашиглаарай гэж байна. За moreover гих мэд үгээ олон дахин битгий ашиглаарай гэж байна. За За тэгээд lexical resource strong vocabulary without overcomplication. За энэ хэд бол хит төвхтэй болгохгүйгээр хүчтэй өгүүлбэр ашиглах гэж байна. Жишээ нь good гэхийн оронд beneficial, advantageous, constructive гэсэн. Bad гэхийн оронд detrimental, counterproductive, harmful гэх мэтээр. За хоёр дахь нь болохоор show topic specific vocabulary. За энэ бол ихэд маш чухал. Topic specific vocabulary гэдэг нь болохоор тэгэхээр жишээлбэл education гэдэг дээр curriculum, pedagogy, literacy rate гэдэг үгд орж ирж байна. Environmental, biodiversity laws, renewable energy, carbon footprint гэх үгд орж ирж байна. За grammar дээр юг анхаарах хэрэгтэй вэ гэх юм бол mix
complex sentences with simple ones for clarity. За комплекс өгүүлбэрүүдийг тийм ээ нийлмэл өгүүлбэрүүдийг жирийн өгүүлбэртэй хойд ашиглаа. За жишээлбэл while some argue public transport should be free, others believe fares are necessary to maintain service quality. За why гэсэн үг. За ийм байхад ингэдэг гэж байна тийм ээ. За тэгэхээр зарим хүмүүсээ болохоор олон нийтийн тээврийн хэрэгсэл үнэгүй гэж боддог байхад бол тий маргаж байхад зарим нь болохоор fares хэрэгтэй гэж үзэж байна. Гэдэг ч юм while-ийг ашиглаж байна. Use varied structure. За юутай ород нь хольж ашиглах гэж байна. Okay. Жишээ нь condition, relative clause, inversion гэх мэтээр. Тэгэд ял алдаануудаа маш бага болгох хэрэгтэй. Article, preposition, verb tense төр хүмүүсийг алддаг юм байна. Энэ маш чухал зүйл байна тийм ээ. Их алдаад байх юм бол 7-оос дээшээ гарахгүй гэж байна. Би 2 удаа IELTS өгч байсан. Эхнийхт нь 7 авчихсан, дараагт нь 7-5 авч байсан. Тэгэхээр бол ихтгэл дээр би илүү их алдсан байх магадaltaй. Окей. За тэгээд ойлгомжтой. За тэгээд ерөнхийдөө шалгагч нар эсээ чинь crafted буюу ингэж жоохон бодож бичсэн гэж бодвол илүү өндөр нь авдаг юм байна. Rushed буюу яарч бичсэн бол өндөр нь өгдөггүй гэж байна. За маш зохион байгуулалттай сайн төлөвлөсөн эсээ бол урт алдаа ихтэй эсэнээс өндөр нь авдаг гэж байна. За тэгэхээр ерөнхийдөө энэ зөвлөгөөг аваад бичиж эхлэе. За би сая Cambridge IELTS 18 essay extra үзэж байна. За энэ модуль essay байгаа гэж нэгтэй модуль essay-г уншаагүй. Асуулт бол энэ байна. The most important aim of science should be to improve people's lives. To what extent do you agree or disagree with this statement? За одоо би цагааг бүлгэж эхлэе. За тэгээд бичнэ. Яг одоо 9 минут 46 секунд өнгөрч байна. Тэгэхээр ерөнхийдөө би 10 минут ямар ч гэсэн бодлоо. Тэгээд ерөнхийдөө сүүлийн бичээгүй. Тэгээд дандаа унших, сонсохоос болоод бичих болч маань үнэхээр муудсан байна. Гэтэ ямар ч байсан би бичсэн зүйл маань гэх юм бол миний хариулт бол yes and no. Тийм бас үгүй гэсэн би байр суурь явж байна. Тийм бас үгүй байж болох уугүй болно л тоо. Ягаад гэвэл энэ асуулт нь to what extent гэж байгаа болохоор та хэр зэрэг тийм ээ аль хүртэл ерөнхийдөө санал нийлж байна. Тэгэхээр би санал нийлж байгаа зүйл гэх юм бол ерөнхийдөө би бичиж байгаа зүйл маань энэ хүртэл ерөнхийдөө бол би бүтцээ гаргалаа үүнээс цааш гаргана гэвэл бичих цаг маань багасгах юм шиг байна. Тэгэхээр ерөнхийдөө бол би тийм жишээн дээр бол тэ Томас Эдисон орж ирж байна. За тэгээд мөн AI мэдээж орж ирнэ. Computer science AI харин бас үгүй гэсэн тал дээр нь юу гэж авч байгаа вэ гэхээр posterity буюу next generation те дараа үе үр хойчоо бас бодох хэрэгтэй. Тэ ганцхан өөрсдийгөө бодохын төлөө шинжлэх ухааныг ашиглах уу гэвэл миний бодлоор л үгүй. Үр хойчоо бодно. Газар нутгаа бодно тийм ээ. Энд ч одоо ингээд нөгөө Earth nature гэх зүйлийг бодох хэрэгтэй. Мөн үүнээс ганцхан бид өөрсдөө гэж бодож болохгүй animal world гэж байгаа тийм ээ. Амьтдыг бас бид нар хүндлэх хэрэгтэй. Тэгэхээр ерөнхийдөө бол би төрөөгүйгээр хоочоо бодох хэрэгтэй. Мөн амьтдын ертөнцийг бодох хэрэгтэй. Үүний төлөө бас шинжлэх ухааны хөгжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь тавьж байгаа. За би тэгээд ерөнхийдөө эхний драфтаа биччихээд би ихэд эхний интрогоо биччихээд таашаа тайлбарлая. За нийлэн удаж байгаад би ерөнхийдөө интрогоо ерөнхийдөө бичиж дууслаа. Интро маань бол 56 үгтэй 250 үгтэй гэдэг чинь ерөнхийдөө би 5-1-ийг биччихлээ гэсэн. За тэгэхээр ерөнхийдөө би яаж утсан бэ гэхээр эхний параграф дээр би болохоор paraphrase буюу дээр байгаа энэ өгөгдлөө ерөнхийдөө л өөрийнхөө үгээр ингээд хувиргаж бичлээ тийм ээ. I've heard the numerous saying стандарт гэж тийм үү.
За үг орших юм гарч. За for humans with which we have mixed. За би ерөнхийдөө бол олон хүмүүсийн ерөнхийдөө ингэж бодсон. Одгийг сонссон. Гэхдээ би үүнтэй болохоор ерөнхийдөө mixed views ерөнхийдөө болж холилдсон бодолтой байна. Тийм ээ. За тэгээд ерөнхийдөө би ямар байдлыг авч байгаа вэ гэхээр ерөнхийдөө энэ бол миний гаргаж байгаа нэг өнцөг, нөгөөх нь болохоор нөгөө өнцөг нь болохоор good stewards of the earth for the next generations as well as for the animal. За ийм хоёр ерөнхийдөө бол point-ийг би бариад битгэхээр шийдлээ. Окей. За. Яалтчгүй удаан бичээгүй болохоор нилээ их mind brain fog гэдэг л тийм ээ. Тарих маань гацж байгаа тэрнийхэд эхний хоёр параграфа бичээд тэгээд ерөнхийдөө бордох процесс минь бол цаг нь барьдаа энэ үгээ дуусч байна. Гэхдээ одоо бичсэн зүйлээ тийм ээ AI чатаар шалгуулад ойролцоогоор хэдэн оноо нэхэд аваад яаж бас дахиад ямар фидбек авч яаж сайжрах тал дээрээ бичиж үзье. За одоо би энэ хэд бичснээ шалгуулж үзье. За харцгаая. Воу 5-5-аас 6 оноо авч шүү дээ. Task response дээрээ. You address the topic directly and show awareness of both sides. За чи аль аль нь бодож үзсэн харагдаж байна. Provide relevant examples, doctors, engineers that support the argument. It says incomplete, no full development of both arguments, no conclusion. Аль аль нь чи хөгжүүлсэнгүй, conclusion-ыг бичсэнгүй. Your stance is not fully clear. Your stance is fine, but it needs clear structure. Чи mixed гэж хэлж байгаа чинь болж байна. Гэхдээ нэг agreement, нэг disagreement байх ёстой гэж байна. Зарим example-ыг бол чи бичсэн байна. Гэхдээ чи түүнийг болохоор гүнзгийрүүлэн тайлбарлаагүй эсвэл өөрийн асуултын хариулттай холбоогүй гэж байна, тийм ээ. За жишээ нь improving people's lives versus other aims of science. Аха. За би нэхэд бол improving people's life хүмүүсийн амьдралыг сайжруулахыг нэхэд бичсэн байна. Харин science-ийн бусад зорилгын талаар бол бичээгүй байна. Бичих ёстой байж уг нь бол missing counter argument. Science for knowledge sake for environment. Okay. Science-ийг зүгээр мэдлэг олохын төлөө эсвэл environment-ийн төлөө гэх мэт зүйл болж бичиж чадаагүй цаг байгаагүй юм чинь. За coherence and cohesion гэдэг төлөө үзцгээе. Strength. За энэхэд бол ингэж бичгээр сайн тал муу талыг нь харуулж байна. За coherence and cohesion logical progression. Окей. Чи ихэд интрого гаргасан. Нэг supporting paragraph бичсэн болж байна. Окей. Cohesive device ашигласан. For example, take, such as гэх мэт зүйлийг ашиглаж байна. Окей. Би нэг апаар ашигласан. Overuse of such as-ийг бол for example-ыг маш их ашиглаж байна. Чи өөрөөр namely, to illustrate, in particular гэж ашиглаж болох байсан. Тийм байна. Paragraphing is minimal. Paragraph-аа чи арай жоохон муу бичсэн байна. Чи зөвхөн ганцхан body paragraph бичсэн байна. Зарим өгүүлбэр чи урт байна. Тэгээд жоохон clunky тий. Нэг жоохон ив хав муутай бичсэн байна. За. Impact бол сайн тий. Тийм ч сайн биш. Окей. 6-аас 5 авсан байна. Окей. За lexical resource beneficiaries, breakthroughs, endeavoring, ingenuity гэсэн үг ашигласан сайн байна. Academic writing тохирсон байдлаар бичсэн болж байна гэж энэ. Minor awkward collocation, making the society better гэж бичгийн оронд improving the society гэж бичих ёстой байж. Slightly unnatural expression with which I have mixed views. Жохон тийм хүмүүс бичдгээс арай өөрөөр бичсэн байна гэж байна. About which I have mixed views гэж бичих ёстой байсан. Okay. Human гэдэг нь humans болон human-ыг бол маш их олон тавьчихсан байна. Ерөнхийдөө 7 нэмэх авч ийн үгэн дээрээ.
За grammar range дээрээ while гэсэн үг ашигласан ба сайн байна. Ихэнх үгнүүд нь бол grammatically correct болж байна. За тэгээд awkward or incorrect structure. Okay, epidemics or deadly disease. За зарим жоохон сонин бичсэн. Жишээ нь epidemics or deadly disease. Угаас epidemic, deadly disease such as epidemic гэдэг нь онцгүй байна тийм ээ. Epidemic ч угаасаа deadly disease. Okay. Take engineers for the ingenuity to solving housing. Take engineers whose ingenuity helps solve housing problems. Okay, илүү гоё илэрхийлж байна. Housing problem, the generations to come. Чигстэй B-гээ мартсан байж тийм ээ. You show range, but accuracy set this does need improvement for band 8. Okay. За ерөнхийдөө бол 6-аас доотлол нь 6, дээдлэл нь 6.5 авахаар ерөнхийдөө бичиж байна гэж байна. За чи тэгээд өгүүлбэрээ эсээгээ дуусгаж чадсан бол тийм ээ. Тэгээд өөрийнхөө үзэл бодлоо тодорхой гаргасан бол conclusion-ыг бичсэн бол чи ерөнхийдөө 7 ер нь бол авах шанс байлаа гэж байна. 8 авахын тулд чи ерөнхийдөө яах ёстой юм бэ гэхээр аль талыгаа бичих ёстой. Мөн collocation гэх холбоо өгүүдийг сайн ашигла гэж байна тийм ээ. Мөн хачин ийм өгнүүд битгий ашиглаад бай. За wider variety of cohesive device. За cohesive device хоорондоо ингэж холбогддог үгнүүдийг чи бүр олныг ашигла гэж байна тийм ээ. Жишээ нь to illustrate such as namely for example гэх мэт үгнүүдийг би ерөөдөө дутуу ашигласан гэж байна. Тэгээ баг зэргийн алдаанууд бол засчих. Тэгвэл чи 8 руу болно гэж байна тийм ээ. За би эсэгт 8 хүртэл бичээд өгье. Үгүй ээ. Би өөрөө бичмээр байна. Өөрөө бичиж. Өөрөө яаж игээ бичихийг хүсэж байна. За. За ерөнхийдөө чат GPT-ийн үнэлгээгээр бол би 6-аас 6.5 авч байна. Гэхдээ би бас бусад AI чатууд ямархуу үнэлгээ өгөхийг бас хармаар байна. Тэгээ би хажууд нь болохоор Grok-ыг гаргачихсан байгаа. Grok-ыг харъя. За, hey, Grok, тийм ээ. Сайн уу Grok? I wrote my essay. I will provide prompt and my submission below. Okay. За бүх юм биччихсэн. Тэгээ prompt-а биччихсэн, submission-а биччихсэн. За шалгаад өгөөч. Шалгуулаа үзье. Grok надад юу гэж хэлхийг харъя. Ерөнхийдөө төстэй юм хэлэх байх гэж бодож байна. За. Ерөнхийдөө энэ байна. За ерөнхийдөө би энийг хайлах баг уншия гэж бодож байна. Аа 5 оноо. Тийм баха. Дуусгаагүй юм чи 5 оноо авч байна. Дээрээс 5 оноо авч байна. 6 оноо. Оо, вау. Үгийн баялаг дээр 6 оноо авч байна. Grammar дээр 6 авч байна. Нийт үнэ нь 5.5 авч байна. За 5.5 нь бараг арай үнэндээ ойртох байх гэж бодож байна. За 5.5. Окей, 5.5. Доотлол нь 5.5. Дээдлэл нь 6.5 байна. Gemini-гаас нь асууж үзье. Gemini надад юу гэж хэлэх нь харцгаая түлээ. Gemini. За харцгаая. За билээж чаднаа гэж юм тийм ээ. Strong start. Ихтэй гоё хэлсэн байна гэж байна. Окей, баярлалаа. Even though it's incomplete. Okay, хэдийгээр чи дуусгаагүй ч гэсэн the quality of writing allows for robust projection of your potential score. Окей, чи дуусгаагүй ч гэсэн чи бол ерөөдөө сайн бичсэн гэж байна. Баярлалаа. Хэрэв чи дуусгасан бол 7.5-ыг авах боломжтой байна. Баярлалаа. 7.5 авч ирсэн. Гэтэ би 8 авахыг хүсэж байгаа. Вау, task response дээр би 7-оос 8-ыг авч байна. Энэ юугаар бол
Би character гэсэн санал нэг дуусгаагүй болохоор тийм ээ. Дуусгаагүй гэдэг чинь маш чухал зүйл. Вау. Юун дээр 8 авчваа? Үгийн байдал дээр 8 авчин тийм ээ. Your vocabulary is significant strength. Чиний ерөнхийдөө хамгийн сайн чанар чинь бол давуу тал чинь бол vocabulary юм байна гэж байна. За, grammatical range and accuracy. За, grammar range дээрээ бол чи 8 7.5 авч байна. Хамгийн муу нь юу юм бэ? За, Gemini намайг ерөнхийдөө бол хариултанд хамгийн муу, vocabulary хамгийн сайн бичсэн гэж байна. Окей. За, окей, ойлголоо. Би одоо ахаад нэг бичиж үзмээр байна. Ерөнхийдөө саний зөвлөхөөр авсан. Тэгээд хоёр дахь удаа өшөө авалт. Өшөө авалтыг би илүү сайн бичиж. Тийм ээ. 5.5 8 авах шансаатай гэдэг нь баталмаар байна. За, үзье. За, хоёрдугаар ерөнхийдөө өшөө авалт хийх эсэнэс гэдэг маань нэгж байна. Some university students want to learn about other subjects in addition to their main subject. Others believe it's more important to give all their time and attention to studying for qualification. Discuss both these views and give your own opinion. За, ойлгомжтой тийм ээ. За, зарим хүүхдүүд болохоор яг сурж байгаа үндсэн мэргэжил дээрээсээ нэмж бас subject нэгэдэ сурахыг хүсдэг бол за энэ нь бол бүх одоо анхаарал хүчээ ерөнхийдөө нэг зүйл төвлөрөхийг илүү чухалчилдаг. Энэ хоёр зүйлийг хоёуланг нь чи бодож үзээд хоёуланг нь ингэж ярилцаад өнцгөөс нь харж бичээд өөрийн бодлоо бичээрэй гэж байна. Окей, окей. Ойлгомжтой. За, эхлэе. За, ямар ч байсан ялагдлын гашуун амтыг бол амслаа. Нэгтээ ерөнхийдөө бол хүн болгон ямар нэгэн цэгээс эхэлдэг. Харин хэр илүү сайжирч чадах вэ гэдэг чинь ерөнхийдөө бол нэг хичээлдээс хамаардаг. За ингэж чухал гоё гэлээ. За одоо яг вэ гэхээр ямар ч гэсэн өмнө нь болохоор ингээд нэг хэдүүг бичсэн бэ. 170 149 үг бичээд ерөнхийдөө бол дутуу бичээд муу онлыг авсан байна. Харин одоо хоёр дахь раунд 2 руу гарч үзье. Раунд 2-ын жишээ үг маань болохоор энэ байна. За энийг яг адилхан 40 минутанд гэж бичнэ. За. За энэгэд асуулт бол ойлгомжтой тийм ээ. Нэгдүгээрх нь болохоор university students их сургуулийн оюутнууд тийм ээ. Learn about other subjects in addition to their main subjects. Энэгэд бол үндсэн мэлээсээ өөр мэргэжил сурах гэж гарч ирж байна. Нөгөөх нь болохоор give all their time attention to studying for qualification. За, qualification гэдэг нь болохоор хоёр дахь сэдв гарч ирж байна. Энэ хоёр дээр ч хоёуланг бодоод өөрийнхөө бодлоо гаргаа гэж байна. За, цагаа тавьчээ хэлцгээе. За, окей. Хүү. За, энэ удаа ямар ч гэсэн 200 эсээгээ дуустал гэж арай жоохон зориг орж ирж байна. Гэж байна. Миний давуу тал бол ямар ч зүг. Мөн task achievement дээр жоохон муу байсан. Тэгэхээр тэрэн дээр би алдаа газсан. Тэгээд ямар нэг хаа хамаагүй өмнөд ашиглахгүйгээр аль болох найдвартай бүдийг бүтцүүдийг ашиглаж өгүүлбэрийг бүтцийг ялгаатай хатар анхаарна. За хэцгээ. Time is up. Окей. За ямар ч үсэн би гэхээр нэг brainstorm-ыг хийгээдгий. Brainstorm. Намаагүй илүү юу гаргаж байна? Прогресс гаргаж чадж байна энэ удаа. За ерөнхийдөө би хоёр ерөнхийдөө чигийг барьж авсан. Энэ бол ерөнхийдөө миний санал нийлж байгаа. Миний personal opinion. Энэ болохоор юу юм. Тэгэхээр би хоёрыг гаргахтаа юу хэлж бодсон бэ гэхээр бодит жишээ юунуудыг бодсон. Мэргэжлүүдийг бодсон тийм ээ. За тэгэхээр specialist occupation буюу ямарваа зүйлд мэргэжсэн хүн бол
Мэргэжлийн тулд их цаг шаарддаг. Doctors, физикчд, хуульчд гэх мэт. Гэхдээ хүн болгонд энэ бол тохирохгүй. Цөөхөн тохирно. А нөгөө талаас болох юм бол ихэнх хүмүүст experimentation буюу янз бүрийг оролдож үзэх тийм ээ. Олон ингэ зүйлийг судлах нь илүү чухал байдаг. За энэ хоёр дээр бид харуулад ингээд эсэгээ бичнэ. Ямар ч гэсэн бичихэд бол хамаагүй л надад бол confidence бол төрж байна. Гэхдээ бичиж үзэхээр нь. За би ямар ч байсан интрого биччихэд дахиад ярилцъя. Интрого бичиж дууслаа 10 минут дотор хамаагүй тайм гайгүй байна. За тэгэхээр ерөнхийдөө бол эхний энэ хэсэгт болохоор би юу бичсэн бэ гэхээр paraphrase. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ дээр байгаа зүйл энд гарч ирж байгаа асуултын өгөгдлийг ерөнхийдөө би өөрийнхүүгээр урьгасан байна. Харин дараагийнхад нь энэ дээр болохоор би эсэн дээр юу бичихийгээ харууллаа тийм ээ. Би энэ хоёр үзийг хоёулыг нь харж бичих болно. Мөн өөрийнхөө бодлооч илэрхийлэх болно гэдгийг би бичлээ. За одоо ерөнхийдөө гол ажил руу оръё. Одоо бол body paragraph. За өмнө нь бол нэгийг бичээд дууссан. Энэ удаа харин ахиулж чадах уугүй харцгаая. За эхлээд нэгийг бичээд дахиад уулзцгаая. За эхнийхээ хоёр дахь параграфа бичиж дуустлаа. Энэ удаа болохоор ерөнхийдөө бол би өмнө гаргаж ирсэн тийм ээ зарим мэрэгчлэтнүүд бол яг нь зөвхөн хичээл дээр анхаарах, гол хичээл дээр анхаарах гэсэн зорилгоор бичсэн. Би тэг ихэд цагт баригдаж байгаа болохоор тайлбарлахгүй ерөнхийдөө яг нь би энэ topic sentence-ийг төвлөрөөд тэгээд хоёр жишээтэй явлаа. Нэг дэх жишээ нь болохоор doctors, нэг дэх жишээ нь doctors, хоёр дахь жишээ нь болохоор lawyers. За, ерөнхийдөө энийг хэр засаж магаад урт толгож магадгүй. Гэхдээ ямар ч одоо ингэж арчээ. За тэгээ дараагийнх руу боллоо. За ямар ч юм бичиж дууслаа. Цаг маань нэлээд давчуу байсан тул би шууд 2 3 биччихэд тэгээд рекордингоо үргэлжлүүлж байна. Ерөнхийдөө болыг түрүүн ярьж байсантайгаа адилхан байдлаар бичлээ. Тэгвэл энэ дээр болохоор topic sentence мэн болохоор энэ байна. College students might need to reconsider their life of study. Their line of study бастаас. Ганцлаас гайг байх гэж бодож байна. За тэгэхээр ихэнх хүмүүс тийм ээ өөрийнхөө амьдралын одоо сонгосон карьер тийм ээ мэрэгжлээ нэг дахиад нэг шалгах нь зөв гэж ихэд бодож байна гэсэн аргумент гаргаад тэгээд example дээр Steve Jobs-ыг дурдчихлаа. Тэр Steve Jobs. За тэгээд ерөнхийдөө бол conclusion дээр хоёр өгүүлбэр. Нэг өгүүлбэр, урт өгүүлбэр биччихсэн. Нэгд ингэдэг ч гэсэн миний бодлоор ингэдэг гэдэг. Тэ. Ерөнхийдөө энэ бол хамгийн чухал шүү. I believe гэж байгаа. За тэгээд ерөнхийдөө би энэ хоёр бичсэн эсэгийн хоёулангийн description хэсэгт үлдээчээ. Тэгээд та бүхнээс ороод шалгаад үзээрэй. За тэгээд ямар нэгэн видеон дээрээс ойлгомжгүй зүйл байсан бас комент бичээд үлдээгээрээ би шалгах болно. За одоо хоёр дахь удаага ахиад биглээ. Алдарт чат GPT-гийнхаа дүгнэлтийг сонсцгоё. За. Окей. За чат GPT мэн хаа байна. Чат GPT бас байна шүү дээ. За. Hey chat GPT. Оо.
Chat GPT-гаар хатуу хандаж байна. За 105-аас 7 оноо гэж байна энэ дээр тий. За чи аль альныгаа болохоор давгүй ухаарлаа. Introduction conclusion дээр clear гэсэн байна. Medicine law Steve Jobs гэх мэт. Your stance is clear. You lean towards one acknowledging exceptions. Зарим argument underdeveloped гэсэн байна. Jishэлбэл medical law focuses on difficulty but doesn't deeply explain why this prevents studying other subjects beyond the text. Ганцхан takes time. Тийм ээ, ганцхан цаг аавна гэдгээс өөрөөр би дэлгэрүүлэг. Тэндээ санал нийлж байна, тийм ээ? Санал нийлж байна. Энэ дээр aren't fully formed гэдгээр нотыг мартчихсан байна шүү дээ. За энэ алдаануудаас болоод багасж байгаа юм байна. Дөрвөн параграфтай бичсэн болж байна. Сайжирсан байна. Limited. Linking expression-ыг бол хангалттай ашиглаагүй гэсэн байна тий. За жишээ нь nonetheless, conversely, notably гэх мэт үгнүүдийг ашиглаж болох байсан. Ашиглаагүй. Тийм байна. Occasional awkward sentence transition. Some points feel bolted on rather than smoothly flow. За зарим нь болохоор гоё ингээд урсаж өнгөрөхгүй байх гэсэн байна тийм ээ. Steve Jobs example is strong. Steve Jobs-ийн юу бол example бол маш сайн өгсөн байна. Баярлалаа. Гэвч чи гол санаагаа жоохон over гол санаанаасаа илүү хүчтэй бичсэн байна тийм. Гол санаанаас жоохон хазаасан байна. Магадгүй. За. За чи нэлээд дажгүй хэлбэр ашигласан байна. Striving, world class, serendipitously, momentous, catalyst гэх мэт өгнүүдийг. Гэтэ чи medical industry-д ашиглагддаг өгнүүдийг ашигласангүй гэж. Educational terms-ыг ашигласангүй гэж тийм ээ. Ашигласан байна тий. Эдгээрийг ашигласан байна. Гэхдээ weakness болох юм бол буруу сонголтууд энэ дээр энэ миний алдаа их гаргаж байна. Are not гэд ганцхан нотыг биччихсэн байсан моноо маань дээшлэх байсан байна. Okay. Waste no time. Бид нэр алдсан юм бах та. Waste waste of time. Egg мартсан байна тий. Egg чигүй. So most user friendly гэдгийн hyphen-ыг хасах хэрэгтэй байсан байна. За чи 8 хүрэхэд болох юм бол үг чинь бол хүчтэй байна. Гэхдээ чи буруу үгшгэлснээс болоод 8 авч утсан. За grammatical range дээр 6.5 явж байна. Яагаад вэ? Чи бол уг нь complex sentence ашигласан, relative clause ашигласан, condition ашигласан. Гэвч modify ашигласан. Гэвч article-ийн алдаа их гаргасан байна. A waste of time prepositions in the context of the field. In context of one's field гэх мэт байсан чи the field гэсэн байна. Are not дахиад миний надад гарч ирж байна. Are not fully formed. Clunky and big. Зарим өгүүлбэр чинь ерөөхдөө хоёр салаа утгатай. Чи ерөөхдөө бол 6.5-аас 7 хоног гэж. Чад. За харин Grok Elon Musk-ийн ерөөхдөө зохион бүтээсэн. Grok яаж түнхий харцгаая. Grok. Окей. За Grok ядаж 7.5. 7.5. Өрхнөө зүй. За. За харъя. Бүр 6 болоо буурчлаа. Coherence 6 6 6 Нийт 6 оноо гэж байна. Вау.
Өмнө нь ч би 5-ны 5 авсан. Энэ бол өстой аргагүй чат GPT юм шиг. Хиймэл байх юм байна. Дотоо бичиг 5-ны 5 авсан гэхэд зөвхөн 0.5-аар нэмэгдэж байна, тийм ээ. Аа. За. Google Gemini надад их сайн хандсан. Өндрөө ногж байсан. Одоо энийг харъя. 7-5 авах боломжтой гэж харуулж байсан тийм ээ. Эм, Чи 7-5 авах боломжтой гэж байсан. Энэ дээрээ өгчлөө 7-5. Хм. За ерөнхийдөө алиг би яг авахаа сайн мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө би өмнө нь 2 удаа IELTS-ийг өгтөө. Их дахин 7, хоёр дахин 7-5 ерөнхийдөө авч байсан. Тэгэхээр аа магадгүй Gemini-гийн хариулт нэлээд өндөр байж магадгүй. Бодит зүйлээр толгойлох юм бол. Гэхдээ ChatGPT болоод Grok бас надад ерөнхийдөө сайжрах боломжийг ерөнхийдөө өгч байгаа болохоор. За энэ дээр бол чинь task response 8 өгж байна. Lexical resource бүр 8-аас 8.5-ыг өгж байна. Grammatical range grammar дээр ерөнхийдөө бол алдаа гаргасан гэж байна, тийм ээ. 5-аас 7. Окей, 0.5-аар сайжирсан байна. За үнэхээр positive байдлаар бодож үзье. Эхнийх дээр нь 2 удаа бичихэд 0.5 агсан байна. Окей. Тэгэхээр ерөнхийдөө энэ юу баталж байна вэ гэхээр бид нэр эсэн дээрээ бичээд авах юм бол өөрийнхөө алдааг ойлгоно, мөн сайжирна. Мэдээж хэрэг энэ чат GPT бол хүн биш, энэ бодохгүй зөвхөн маш олон зүйлийг хойж үздэг. болохоор 100% итгэж болохгүй. Гэхдээ ерөнхийдөө биднэрт бол алдааг нь харуулна, юун дээр алдчих бас хийж өгч чадах нэ. За тэгээд хамт байсан байлаа. Бай бай.